Сайн байцгаана үзэгчдээ. За энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэн түүхчидтэй ярилцсан. За миний эргэн тойронд бол сууж байгаа 3 хүн бол түүх археологийн хүрээлэнгээс ирсэн 3 доктор байгаа. Гамбат доктор, Үлзийбаатар доктор, за Төрбат доктор. Ийм одоо 3 хүн сууж байна. Биднэрт түүхэн үнцний талаар, монголчуудынхаа талаар, монгол иргэншлийн талаар, бидний эрхэмлэх зүйлс хэрхэн өөрчлөгдөж байна уу? Хэрхэн одоо цаашаа энэ шинэ орж ирж байгаа соёл урсгалтайгаа зэрэгцэн явах вэ гэдэг асуудлын талаар ийм ярилцлага өрнүүлэх гэж энэ 3 одоо докторыг ураад байгаамаа. Ер нь одоо манай монголчууд гэдэг чи одоо ямар улсууд юм бэ? Тийм ээ? Энэ чиглэлээр монголчуудын энэ язгуур гарвалыг жинхэнэ монгол соёл, монгол юм гэдгийг одоо хаанаас хайвал зүгээр үү гэж ийм асуултаар бол эхлэе гэж бодож байна. Одоо дэлхийд дээр чинь хэдэн мянган үндэстэн угсаатан байна. За 2-300-аас шахам тусгаар улс байж. Тий 200-аад улс. Тэр олон үндэстэн ястнуудаас бүрдсэн тийм үү? Олон үндэстэн. Тэгээд тусгаар улс гэж байгаа шүү дээ. Байж байна. Энэ дундаас бол бас Монгол гэдэг нэг жижигхэн ард түмэн байна. 3 сая хамтай сая 500 мянган километр квадрат нутагт амьдардаг. Одоо дэлхийн хэллэгээр бол их жижигхэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ард түмний чинь өөрийнх нь язгуур тэр оршин тогтнох үндэс нь бол өөрсдийнх нь тэр уламжилж ирсэн хүчирхэг байдал дээр л толгуурлаж байгаа. Тэгж жижигхэн болсон одоо 3 сая хүнтэй болтол жижигэрсэн мөртлөө хойд өмнөд төршүүдтэй газар нутгаа маш ихээр алдаж өгсөн мөртлөө тусгаар оршин байгаагийн учир нь бол тэр өөрийнх нь тэр Монгол гэдэг ард түмний өөрийнх нь язгуур мөн чанартай хүч чадалтай байгаад байгаа байхгүй юу. Хэрвээ тийм өмнөх зүйл байхгүй байсан бол энэ өдийн хэмжээний улс Монгол гэдэг үндэстэн бол байх ямар ч үндэсгүй болчихж байгаа. Монгол байтугай одоо хэдэн 10 сая хүнтэй тусгаар тогтноогүй улс зөндөө шүү дээ. Гэтэл Монгол гэдэг нэр одоо хүртэл ингээд төр тулс бий болсон цагаас хойш л дэлхийн түүхэнд яригадаад л одоо хүртэл ингээд яригадаад л байж байгаа нь бол энэ Монгол үндэстний нэг онцлог нь бол энэ. Ер нь энэ угсаа гарлын асуудал бол маш эдгэртэй байдаг. Яагаад гэвэл угсаа гарлын их үеийн дандаа сурвалжгүй байдаг байхгүй юу? Тэр үдсэн чинь дөнгөж бүрлдэж штэ тий. Хүнээр бол нэг балчир нялх үе байна тийм ээ. Тэр үедээ бол одоо тэр өндөр соёлыг бүтээж хараахан амжаагүй байсан учраас сурвалж байдаггүй. Тэр одоо дөнгөж бүрлдэж байгаа үндэстэн маань бол бас хөршүүдийнхаа нүд тараанд өртөгдөж тэдний сурвалж түүхэнд нь бол тэмдэглэж үлдсэн баг байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол ганцхан монголчууд тулгарч байгаач асуудал биш. Одоо манай хоёр их хөрш гэж бодъё. Орсуудын гарал үүслийн асуудал ч өнөөдөр хүртэл маргаантай л байж байна тийм ээ. Одоо викинг үеийн онол гэж хүчтэй онол байдаг тийм ээ. За славян одоо төвийн онол гэж бас байна. Маргаантай хэр байна. За хятадуудын хувьд бол мөн адилхан одоо хятад үндэстэн одоо яаж бүрдсэн энэ механизмыг бас л одоо хүртэл маргалдсан хэвээр байж байгаа шүү дээ. Хайсаар байна. Тэгэхээр манайхны хувьд бол энэ одоо бас шийдэгдээгүй асуудал гэж үзэж болно. Тэгэхдээ манай Ахмад Эрдэмтэд одоо Гүнчийн Сүхбаатар байд юм уу, их Нацагд орж байд юм уу, Исчамцгой байна. Гол одоо ноён нурууг нь гаргасан гэж бид нар ойлгодог. Энэ бол монголчуудын угсаа гаруулын ерөнхий схемийг гаргасан. Энэ бол хүннүү тэгээд дараа нь жужаанаар дамжаад язгуурын монголчууд руу орж ирсэн гэсэн ийм 3 үе шаттай ийм схем байгаа шүү дээ. Энэ схемийг бол ерөнхийдөө барьж явдаг. За археологийн хувьд бол сүүлийн одоо 20 жил бол нэлээд ахиц гарсан. Яагаад гэвэл байгалийн шинжлэх ухааны нэлээд их одоо харьцаатай ололтыг бол ашиглаж байна. Тэр дундаа одоо эртний удамшил зүй судал тийм. Тэрийг одоо палеогенетик гэж хэлдэг. Палеогенетикийн судалгаа бол хүмүүчүүдийн хувьд бол нэлээд сайн хийгдсэн. 1990-ад онд Францтай хамтраад одоо Игэн голд нэлээд том судалгаа хийсэн. Тэндээс бол палеогенетикийн маш сайн найдвартай дээжүүд гарсан. Судалгааны үр дүн нь одоо хэвлэгдсэн байна. Эндээс харах юм бол монголчууд бол одоогоос 2000 жилийн өмнө одоо бидний өвөг дээдс бидэнтэй адилхан ген одоо удамшлыг тээдэг хүмүүс амьдарч ээжээ. Адил төрхсөн. Тий, адил ерөөсөө нэг удамшлын хүмүүс. Энийг бол одоо шинжлэх ухааны хэллэгээр сүүлийн 2000 жилийн дотор Монгол нутагт палеодемографи гэж байгаа. Хүн ам зүүн өөрчлөлт гараагүй гэж. Хүн ам зүүн нэг л гарвалт угсаат. Тий, энийг одоо энэ газар нутагт. Тий, энгийнээр тайлбарж хэлэх юм бол хүн ам одоо бидний өвөг дээдс энд амьдарч ээжээ. Хүмүүчүүд бол бидний өвөг дээдс байжээ. Энэ хооронд ямар нэгэн хувьсэл болоогүй гэсэн үг. Физик талаасаа тэр тийм ээ. Соёлын талаасаа бас байна. Соёлын талаас бол бид нар одоо бас 5000 жилийн хугацаанд бид нар соёлын хувьсэл хөгжлийг харах гэдэг юм. Энэ одоо археологийн төрөө түүхийн археологийн судалгааны гол зорилго бол энэ байгаа. Эндээс бол харьцангуй бид нар монголчуудын одоо энэ нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйгаар суурилсан энэ одоо өвөрмөц соёл иргэншил бүрдэн тогтох үндсэн одоо энэ одоо шатууд
археологийн гол соёлоодыг бол ерөнхийд нь илрүүлээд за энэ чиглэлээр бол гүнзгийрсэн судалгаа явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр эндээс одоо манай үзэгч нэг юм ойлгосон баг. Хүнүүгийн үлээс илүү тодорхойгоор монголчуудын гар бул үүстэй холбоотой зүйлийг холбон судлах буюу эртний гар булаа хайх одоо илүү том боломж байна гэж. Тэгэхээр одоо та нараас нэг асуулт асуумаар. За хүнүүгийн эзэнт гүрэн 2000 жилийн тэртех төр тулсан маань одоо хүртэл түүхэнд маргаантай байдаг нь төрөг гарвалтай буюу монгол гарвалтай юу гэдэг одоо маргаан байдаг. Энэ дээр та нар одоо манай үзэгчдэд ямар мэдээлэл өгөх вэ? Хүнүү бол бидний анхны одоо төрд улс. Онцгой монголчууд өөрсдөө өгүүлгээгүй. Дэлхийн нийтээрээ хүнүүнээр бол монголчуудын өвөг угсаа байна гэдэг. Гэтэл яг бидний амьдарч байгаа энэ Монгол нутгийн хаал бол хаанаас бүр одоо хуучин чулуун зэвсгийн доод үеийн олдуурууд олддог. Тийм ээ. Хуучин чулуун зэвсгийн доод үе гэхэр ч одоо хүн төрлөختний одоо дөнгөж Homo sapiens бий болж байгаа үеийн дурсуулууд манахаас байна шүү дээ. Бид нар хаанаас ирээгүй. Энэ нутагтаа үрсч бий болоод энэ нутагтаа амьдран суугаад тэгээд одоо өөр ингэсэн одоо өнөөгийн хэлээр бол Монгол гэсэн үндэстэн үүсч үрэлдээд ингэ байж байна. Байж лээ байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд цаашаа бас адлын явдлын шинжтэй асуулт байгаа юм. Өөрөөр хэлбэл яагаад энэ зөвхөн энд үүссэн энэ угсаатнууд одоо энэ 20 дугаар зуун баг одоо сүүлийн 2000 жилийн турш таал морь унаал мал маллал дандаг гэл ингээл давхиж явдаг хүмүүс л энд байгаад байдаг. Бусад газар тариачин болоод нүүдэлчнээс өөр юм шилжээл ингээл явсаар угаад дэлхийд ганцхан нүүдэлч угсаатны үнэт зүйл дээр тулгуурласан тийм өөрийн үнэт зүйл оршин тогтноо чанараа тодорхойлдог ганцхан улс байгаад байдаг. Энэ их сонирхолтой. Яг гэвэл дандаа л малчид л энд байсан. Энэ талаас нь одоо авч ярих юм бол ямар байна? За Монгол нутаг бол одоо мал аж ахуйн бас үүслийн нэг төв гэж одоо манай судлаачтай мал аж ахуйн томоохон эрдэмтэд бол хэлдэг л дээ. Одоо байгаа хэрэглэдэгүүн дээр авч үзэх юм бол одоо бас 5000 жилийн өмнө одоо манай Төв Аз Монгол улсын нутаг дэвсгэрт маань мал аж ахуй одоо бэлчээрийн тэгээд тэр дундаа нүүдлийн мал аж ахуй бол анх нэвтрэн орсон байна. Энэ шилжилт явагдсан байна гэж үзэж байна. Тэрнээс хойш бол энэ нутаг дээр амьдарч байгаа өнөөдрийг хүртэл энэ одоо хүн ардын үндсэн эрхэлж байгаа аж ахуй бол мал аж ахуй хэвээр байна шүү дээ. Тэгэхээр бас түүх археологчдын бол судалгааны бас нэг ноён одоо нуруу бол одоо мал аж ахуй асуудал байна. Мал аж ахуй. Тийм үндсэн одоо аж ахуй. Энэ аж ахуй маань өөрөө одоо нүүдлийн мал аж ахуй маань онцгой өвөрмөц ийм амьдралын хэм маягийг тодорхойлдог. Тийм ээ. Энэ нүүдлийн соёл иргэншил гэж хэлээд байгаа. Энэ маань бидний одоо сүүлийн 5000 жилийн түүхийг тодорхойллоо шүү дээ. Ингээд хүн төрлөختний үндсэн одоо амьдардаг хоёр үндсэн хэм маяг сууршмал газар тариалан нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй хоёр дээр тулгуурсан хоёр өөр юм одоо соёл иргэншил бүрдсэн байна. Энийн нэгийг нь бол бид нэр одоо голлож тээгээд явж байна. Чухамдаа энэ Монголын нутаг дээр яагаад энэ удаан жил гэдэг юм мөн эртнээс ахуулаад цэвэр нүүдлийн гэдгээр ингээд оршин тогтноод ирвэ гэдэг нь мэдээж нэгдүгээр хамгийн дөрөнд бол энийг бодоход энэ цаг ууртайгаа хүрээлэн буй орчинтойгоо холбоотой. Энд оршинд сууж байсан хүмүүс энэ нүүдлэн мал аж ахуй эрхлэх нь хамгийн тохиромжтой байсан. Тийм учраас энэ өнөөдөр болтол үдсээр ирж байна гэж хэлж байна. Энийг өнөөдөр болтол бол яг нүүдлийн соёл иргэншил гэдэг талаас нь бол хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсныг үе. Тийм үү? Энэ бол ойлгохгүй. Ягаад гэвэл энэ нүүдлийн иргэншил гэдэг имийг тэр суурин гэдэг өөрийн тэр улс орны үндэстний хөгжиж ирсэн тэр үе шат эволюцаараа схемлээд хардаг. Тэрэнд нь тэр шалгуураар нь харах тэр нөгөө нүүдэлчдийн маань тэр тогтнож ирсэн энэ юм маань ерөөсө таарахгүй тохирохгүй байна. Нөгөө хятад сурвалж гэдэг маань тэр үеийн хятадын эртний түүх дэвтэрлэгчд биш юм чинь дэвтэрлэж байсан хүмүүс. Ичгтэй яадаг вэ гэхээр энэ илчилгүй эрэм талд гэж байна. Хоол ундгүй, ус ундгүй юм үүдэн талд энэ хүмүүс малаа дагна. Оромжоо чирэн мөнхийн тэнвчилж идэх хүмүүс гэж бичсэн. Малаа дагж явдаг. Дагж явдаг. Сэмэд санаа түүхэн тэмдэглэл энийг ингээ гаргах. 2200 жилийн тэртээ. Гэтэл одооны үзэл онол ялангуяа Европ төвд одоо энэ эрдэмтдийн бичдэг, онолчдын бичдэг юм дээр бол нүүдэлчд хэмбэ гэхлээр сүүлд энэ нэвтрүүлгийг хийх харлаа л да. Нүүдэлчд хэмбэ гэхээр нутаг ус бэлчээр хайж байрын суудгүй, орох орон одоо өмсөд зүүх юмгүй ингээд хязгаарыг одоо тэнэвчилж авдаг одоо тэнэвч ийм хэлбэрийн хэв маягтай хүмүүсийг нүүдэлчд гэсэн байна. Тэгээд
энийгээ цаашдынхаа онолд үзэхдээ нүүдэлчд бол бүдүүлэг зэрлэг энэ бол эргэн шээгүй гэж. Тэгэхээр энэ одоо нэг ясандаа бол дээрэнгүй үзэл юм уу, онол юм уу? Ерөөсөө чинь үл ойлгосон. Биднийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Нүүдлийн мал аж ахуй эрхлэх тэр шинжлэх ухааны ойлгоогүй байхгүй юу? Одоо жишээлбэл ингэж ярьдаг хүмүүс жишээлбэл бог мал тийм үү? Хонь ямаа хоёр яагаад заавал хамт хилчих ёстой юм бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. Ерөөсөө тэгээд дээр нь бидний нэг том алдаа бол бид өөрсдөө энэ нүүдлийн энэ иргэншлийг хоцрогдол гэж хардаг. Ерөөсөө тэр анх монголчуудыг тодорхойлж одоо орчин цагийн шинжлэх ухааны тийм ээ зохиолд оруулж тэр тодорхойлсон хүмүүсээс эхлэх хэрэгтэй юм шүү. Тэд нэр одоогийн одоо энэ нүүдлийн тухай ойлголтыг бүрдүүлсэн хүмүүс байна шүү дээ. За тэр улсууд дотор жишээлбэл хамгийн анх 13 дугаар зуунд анхны контактууд бий болсон байна тийм ээ. Монголын эзэнт гүрэн байгуулагдсан. За тэднэртэй холбоо харилцаа тогтоох шаардлага гарсан байна. Ингээд Евразийн нөгөө булангаас тэр Францаас тийм ээ. Ичнэр сувж эхэлж байгаа шүү дээ. За Брүк, Планы, Карпини гэдэг цаашаа олон хүн сувна. За тэд нар орж ирээд бол Монголын эзэнт гүрний нутагт орж ирэнгүүтээ үнэхээр юм том шокнд орж ирсэн байгаа. Цоош нь ертөнцид орж ирж байгаа юм гэдэг тийм. Өөрийнхөө тэмдэглэлүүд бичээд байгаа шүү дээ. Энэ бол цоош нь өөр огт өөр ертөнцөө. Бидний мэддэг энэ Христийн шашинд энэ соёл иргэншсэн энэ ертөнцөөс огт өөр ертөнц гэж байгаа. Тэгэхээр тэдний одоо энэ Христийн одоо үзлийн төв болгосон Европ төвт энэ онлын үүднээс бол Европоос бусад Христийн шашинтнаас бусад бүх ертөнцөд бүдүүлгүүд байгаа шүү дээ. Тэр л одоо тэрхлэл логикоор хардаг тийм ээ. Энэ логикоор хараад энэ бол бүдүүлгүүд, зэрлэгүүд гэдэг нэр томьёо хэрэгжилж байгаа. А үнэн хэрэг дээрээ тухайн үеийн одоо Парис ямар байсан? Тухайн үеийн одоо Хублай хааны хан Баликот ямар байсан? Тэнгэр газар шиг юм байгаа шүү дээ. Парисыг бол хажууд нь тосон гიშилж болно тийм ээ. Тосон гიშилж болно. Ийм байсан. За ийм маягаар бол бас 17 18 дугаар зуунд Монголч яг жинхэнэ монголчууд бол анхны Оросуудтай болон өрөндийн одоо судлаачтай анхны контактанд дахиад орж байна. Тий 17 дугаар зуунаас бас орж байна. Мөн л адилхан. Яг л тэр уулаараа хараад байгаа. Яг тэр үзлээрээ хараад байгаа. Өөрсдийнх нь одоо хөвсөн ертөнцөөс өөр ертөнц амьдарч байж болно. Тэр одоо хатуу ширүүн байгаль орчинд дасан зохицох хамгийн оновчтой нэг хэлбэр нь ийм нүүдлийн мал аж ахуйд туйлсан ийм соёл иргэншил байж болно гэдгийг тэд нар ерөөс хүлээж өгөхгүй. Энэ одоо сэтгэлгээний асуудлаас болоод бидний талаарх энэ одоо юу гэх юм жаахан одоо гажиг ийм буруу ийм төсөөллүүд бий болоод тэр нь одоо энэ ном хэвлэл дээр ороод тэгээд эргээд бид нар тэрүүгээрээ өөрсдийгөө үнэлэх гээд байгаа нь бас одоо өөрсдийгөө эзэн бидний сэтгэлгээний бас алдаа гэж. За тэгвэл энэ дээр нэг юм асууя. Мэдээж хэрэг та нарын ойлголтоор гэж одоо эзэмтэй ойлгож байгаа хоёр иргэншил зэрэгсэн оршиж байна. Бидний тэнд сул дорой юмч вэ, даваа талч вэ? Ер нь зүгээр гол одоо даваа тал юу вэ? Жунхан юу вэ гэд нэг яаж ба тийм. Жунхан юу вэ гэд нэг хятад тайган хүмүүгийн лавшин шаниугийн өргөнд байсан. Тэр хүн бол одоо 2 3 үндсэн тезис одоо үндсэн одоо санаа гаргасан шүү дээ. Юу нь одоо хүмүүгийн давуу тал вэ гэдгийг Жунхан юу тодорхойлж хэлсэн байна. Тэр хятадын хүмүүчүүд нийлээд хятадын нэг мужийн дайтай олон биш ээ. Цөөхөө. Та нарын гол давуу тал бол одоо мобильны хөдөлгөөнтэй тийм ээ. Та нарын гол давуу тал бол төсвөр хатуужилтаа. Та нарын гол давуу тал бол эрэмгийн догшин, ариншинтай, зоригтой тийм ээ. Ийм байна. Хятад маягийн зан заншлыг авах юм бол энэ бүх хүчин байхгүй болно. Ингэсэн тохиолдолд та нар хятадын нэг мужийн дайтаач биш учраас юу ч болно гэж хэлсэн байгаа тийм. Энэ одоо үүнтэй адилхан бол бас хэд хэдэн жишээ түүхэнд бол тэмдэглэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ манай нүүдэлчдийн бол одоо тэр давуу тал гэж нэрлэдэг байгаа энэ зүйлүүдийг бид нэр өнөөдөр ч гэсэн бас санаж сэтэж явах хэрэгтэй юм байна. Бид нэр язгуур үндэс юу вэ? Тэгээ ер нь бол түүхээ бид нэр өөрсдөө судлахгүй болвол түүхээ өөрсдөө ухамсарлахгүй болвол таны түүхийг бичшүүх хүн олдно гэж байгаа тийм. Тэгэхээр бидний түүхийг бичшүүгөө бидний түүхийг аль хүснээрээ гуйлах ийм орлого бол хэзээ байсан бид нэр дамжуулж аваад тэгээд тэрийг одоо өндөр нэр хүндэд найдаад итгээд ингээ явдаг. Энэ бол одоо манай түүх судал юм уу ер нь нийгмийн ухаан судал ер нь нийгмийн сэтгэл зүйн бас нэг одоо тулгарсан нэг сорил байх гэж ойлгож байгаа. Тэгээ энийг гэтлэн давах хэрэгтэй. Өөрсдийнхөө үнд цүүлийг бол өргөмжлөх хэрэгтэй. Өөрсдийнхөө юмыг бол өөрсдийнхөө сэтгэлгээгээр судлах хэрэгтэй. Нэг сонин юу вэ шүү дээ. Европ ширгэн мандалтын үе 15 дугаар зууны үе л чинь тийм ээ. Тэр үед хоолны хэрэгсэлтэй болсон.
халбах сэрээ автахтай болсон. Тэгээ язгууртнууд нь тэрийг хэрэгжилж сурахын тулд нэг ядуушаасаа ялгархын тулд тийм ээ. Толгоон дээр ном тавиад хоёр сугандаа ном авчвал сууж байгаад нөгөө халбах сэрээ гэдэг тэр шинэ одоо манайхаар одоогийнхоор бол инновац болж байна уу тийм үү? Технологийн том дэвшин шүү дээ. Тэрийг хэрэгжилж нөгөө хоолоо идэж сурахын тулд тэр номоо унахгүйгээр халбагдаж иддэг байсан. Яг одоо зэмсгэр ингэж сууж цэг сууж ээж толгоо бүхийхгүйгээр тэр зэвсгийг багжийг ашиглаад амруугаа хоолоо хийх штэ. Энэ бол тэр үед маш том дэвшил байсан. Бид ядуус буюу энгийн ардаас ялгарх юм энэ гэж байсан. Тэгтэл нөгөө нүүдэлчд буюу тэр хятадын эртний түүх төвtöрлөгчдийн буруугаас болоод нөгөө зэрлэг бүдүүлэг гэдгээрээ дуудулж ирсэн хүмүүс хаавсан 2000 жилийн тэртээ байсан. Халбахтай байсан. халбахтай байсан. Одоо манай археологч гаргаж ирсэн. Халбахтай. Сэрээ шор байна тий. Шорттой байсан. Өөрийн гэсэн аяг. Биендээ аваад явдаг. Саяхныг хүртэл бид нар биендээ өөртөө аяхтайгаа явдаг байсан. Ер нь бол Европчууд л өөрсдөө бүх дэлхийг бүтээсэн юм шиг бичдэг түүх. Хятадууд одоо баг хамгийн мэг л дандаа нээсэн юм шиг бичдэг түүх. Энийг ханан үзэх цаг бүх түүхүүд ингээд харилцсан ингээд шинжээд ирэхдээ бий болно гэж нэг эрдэмтэн хэлсэнтэй бол санал бас нэг байна л да. За тэгэхээр нүүрэн хүмүүс байж түрүүн одоо Түр хотын хэлдгээр бол ингээд нүүдэлчийн зан төрхийн талаар зарим зүйл гарлаа шүү дээ. Тэмдэглэл дотор ялангуяа одоо түрүүчийн өрөөрөө кентрийн тэмдэглэл энэ төр ирэмгийн зоригтой дайчин төсвөр дэвчээртэй зочломтгой найрсаг шудраг үнэнч сониуч гэдэг одоо хэдийн манай монгол хүний одоо гол нэг зан төрхүүдийг эерэг талаас нь тодорхойлох гэдэг юм байна. Эдгээр шин чанарууд бол одоо монгол хүний үндсэн одоо шин чанарууд байж болох уу? Энэ зочломтгой, дайламтгой тэгээд их тусрахыг тусч гэдэг маань нөгөө л нүүдлийн мал аж ахуйтай холбоотой. Тийм аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй гэдэг чинь нэг хүн нэг айл ингээд дангаараа ингээд нэг үйлдвэрлэгч болдог ч гэсэн тэр хажуу айл сахалтын хүмүүстэй нийлжээж нөгөөдөө тусалж ээж сая оршин тогтнодог. Тийм учраас тэр хүн зочломтгой байх ёстой. Талан ёс энэ бол. Өнөөдөр би чам тусалсан маргааш чи надад туслана. Тийм учраас тэр заншил болж тэр бол заншил болсон. Энэ бол амьдралын гол их усүг үндсэн явж байгаа учраас хүссэн үсэг бид зочломтгой байх ёстой. Бүтцийн цаад үндэс. Цаад үндэстэнд явж байгаа. Зочломтгой чанарын тухай мөн одоо 17-8 дугаар зууны үед явж байсан жуулчдын тэмдэглэлээс харахаар айлд хоол идээд зочлуулад айл болгон ороход бол заавал хоол идээд ээж хийн. Үгүй бол одоо заавал одоо хонуулах. Энэ бол ямар ч одоо аяны хүн ирсэн л бол хонох ёстой гэж тэд ойлгодог. Харин энэний дараа нь баяр талархал илэрхийлэх нь илүүцээ гэж бид ийм л байх ёстой. Ийм л байх ёстой ийм байж ирсэн. Байх ёстой хэвийн юмны төлөө талархал илэрхийлж байх шаардлагагүй гэсэн. Хөдөөний хүн хотод орж ирээд нэг айлын хаалга тогшоод нэг цаа угаад гараагүй яах вэ? Одоо хэцүү шүү дээ. Одоо би ч гэсэн л одоо оруулахгүй ч танихгүй. Хэмбэл гэдэг нь. Хэмбэл. Тий. Яг гэж байгаа. Монголчууд ингэж өөрсдөө хөдөө бол ихгүй шүү дээ. Бид нар хөдөө машинтай явж байгаа л захын айлд буудаг шүү дээ, тийм үү? Тэгээд ороход яах гэж яваа юу асуудгүй шүү дээ. Шууд ороод цаа хийж өгөөд явдаг. За одоо өөр иргэншлийн ялгаа гараад байна. Ингээд энэ мэтэр Монголын тухай яриад байх юм бол бид зөндөө юм ярих юм. Одоо би дараагийн сэдв рүүгээ та бүхнийг хандуулъя гэж бодож байна. Энэ ямар сэдв байх вэ гэхлээр зэрэг монголчуудын одоо уугуул шүтлэг бишрэл юу юм? Тэр нь өөрөө цаашаа тэгээд явах үнцэнт зүйл мөн үү? Орхиод явах зүйл мөн үү? Бөө гэдэг нөгөөт нь тэнгэр шүтлэг гэдэг тийм ээ. Энэ уламжлал шүтлэг бишрэлтэй холбоотой зүйл дээр юу хэлмээр? Зүгээр би хувьд бодож явахад бол шашин шүтлэг гэдэг бол үндсэндээ таны мэтгэл байгаа шүү дээ. Философи. Тухайн аль ард түмний л өөрийнх нь одоо бий болгосон гүн ухаан шүү дээ. Тэн дээр зөвөрлсөн янз бүрийн үзэл бодол. Сургаалууд, номлолууд ингээ явдаг. Айлч үндэстэн тэр суурьшсан ч бай, иргэншсэн ч бай эхлээл анх бүгдээрээ л бөөмөргөлтөн байсан шүү. Тэнгэр шүтлэг. Бөөмөргөлтөн. Маргаахны тэр тэнгэр шүтлэг бол өөр юм шиг байна. Монголчуудын хувьд бол яг тэр ахуйтайгаа холбогдоод, тэр байгальтайгаа холбогдоод, тэр байгалаасаа шууд харьцаж явдаг шүү дээ. Нэг хараад ч юм шиг зүйл эзэгнэдэж байгаа юм шиг тийм цас зууд ган. Тэгээд тэр малын бэлчээр хаваарлал янз бүрийн юм чин тэнгэрээс шалтгаалж идэг. Амьдралын хэмнэлийг зохицуулдаг. Тий. Бүх хэмнэлийг зохицуулж шүү дээ. Тийм учраас тэнгэр нараа цараа одоо бишир шүтдэг тийм үү?
одоо Хүнүүгийн хаан гэдэгт чинь нар сар бол ертөнцийн өглөө наранда өдөш сарандаа мөрөгдөг. Ингээл энэ чи байгальтайгаа шууд харьцаж штэ. Яг хэлбэр нь. Тэг сурвалжлаар угаас тэмдэглэсэн байгаа. Хүнүүгийн шаны өглөө наранд өдөш бол сар нь мөрөгдөгөө гэдэг тийм ээ. Энэ бол зүгээр тэр Хүнүүгийн шаны маань өөрөө төрийн эзэн. Тийм учраас төрийн тэргүүн бөө болно. Тийм ээ. Тэгээ энэ бол хожим Монголын одоо эзэнт гүрний үед одоо бүрэн төгс хэлбэрээ олсон тэр тэнгэризм гэж үзэл байна тийм ээ. Энэ бол тэнгэр шүтлгийн тийм ээ. Энэний бол анхны илрэл одоо нэлээд хэлбэр дүрсэн олсон байгаа зүйл гэж ойлгож байгаа. Тэгээд Хүнүү хүмүүс бол одоо нас барахта уушин дээр одоо толгой талдаа нар сар хоёрыг тавьдаг. Залдаг байна тийм. Өндөр дээд хэрэгэм зэрэгтэй язгууртан баян чинэл хүмүүс бол алтаар хийж тавина. За тэгээд нийгмийн зэрэгтэй хүний хөрөнгө чинээс шалтгаалаад хүрлээр төмөрөөр одоо хамгийн доор зэндаанд ороод ирэхээр бүр үүсээр хajлаад ингээд хийгээд тавьчихж байгаа шүү дээ. Энэ хүн бол одоо Хүнүү хүн гэдгээ илэрхийлэх тэмдэг юм. Тийм учраас яг энэ одоо үзэгдлийг археологийн энэ үзэгдлийг би бол энэ Хүнүүгийн тийм ээ төрийн үндсэн бэлэг тэмдэг бол нар саран хоёр байсан байна. Энэ одоо их тэнгэр шүтлгийн одоо тэр илэрч байгаа хэлбэр нь тэр ба шүү дээ. Энэ символууд нь. Энэ символ бол хадгалагцсаар байгаад маш эртний уламжлал хадгалагцсаар байгаад магадгүй одоо өндөргийн зан мазрын үед манай соён бод залагдаад. Тэгээд одоо хүртэл манай төрийн үндсэн бэлэг тэмдэг бас нэг байна шүү дээ соён байна тийм ээ. Ингээд явж байна. Тэгэхээр энэ тэнгэрийн шүтлэг бол энэ бүр бөөгөн шашин бол өөрөө хүрлийн үед бүрлж бий болсон гэж үздэг тийм ээ. Монголын Төв Азийн одоо монголчуудын бөөгөн шашны одоо үндсэн хэлбэр бол тэнгэризм гэж ойлгож болно. Энэ бол 13 дугаар зууны үед бол дэлхийг монголчууд ноёлж явах үед бол тэр бүх шашнаас дээгүүр тавьчихсан зүйл шүү дээ. Тийм ээ. Монголын хаадууд бол олон газар очиж хаан сэрэн суусан. Одоо ойрхон дорндод далайн шишнтнуудын орчинд суусан байна. За Оросын одоо өмнөд засгийг эзэлж аваад одоогийн тал нутгийг бол эзэлж аваад суусан. Хятад байна ингээд аль ч газар бол энэ тэнгэрийн үзэл бол тэнгэрийн шүтэх ёс бол одоо гол үзэл суртал нь байсан гэж үздэг тийм ээ. Тэгэхээр асар эртний юм уламжлалтай энэ шүтлэг бишрэл ертөнцийг үзэх үзэл маань одоо манай энэ одоо арт түмэнд бол уламжлалж хадгалж ирсэн байна гэж ойлгож байна. Дженкинсон гэдэг жуулчин явсан байна. Дараад нь Николас Витсон тэр Голландын худалдаачд ингээ явж байхдаа тэмдэглэсэн тэмдэглэлүүд байдаг. Ижил мөрний тэр хавьд сууршж байгаа тэр нүүдэлчдийг бичиж л да. Энэ бол нөгөө нагайчуудын дунд тис өөр хэсэг хүмүүс байна. Тэгээд эдгээр яадаг байна гэсэн. Энэ хүмүүс бол мод, чулуу, уул, ус, тэнгэр юу л вэ бүгдийг нар сар бүгдийг амьд гэж үздэг тэр бүхэндээ мөрөгдөг. Тэгэхээр эртээр үеэс л монголчуудын уламжилж ирсэн юм юу гэх тэр байгаль дэлхийг л шүтэж ирсэн хүмүүс. Тэр тэнгэр гэдгээ шүтэж ирсэн. Мөнхөд тэнгэр дээр оршиж байдаг. Эцэг тэнгэр их дэлхий гэж хэлдэг байсан. Энэ үзэл явж. Ер нь монголчууд энэ байгаль дэлхийг шүтэхдээ ямар зан үйл дэлхийн ертөнцтэйгээ юугаар яаж харьцаж гэнэ гэж одоо үздэг байсан юм. Энэ талаар бол одоо сурвалж түүх хэлдвэ юмд одоо дурдсан юм юу байна? Нууц товчол шүү дээ. Одоо хамгийн бидний сайн мэдэх Чингис хаан Бурхан халдван дээр гараад дайн байлдаа хийхээ өмнө Алтан улсад айлгаад өгнө хамгийн төлөө тийм үү. Би өөрөө ингэж одоо үндсэндээ дайн байлдаа хийж тэлдэрлүүд авчихсангүй шүү. Одоо тэгэхээр өөрөөсөө тэд буруу хэрэг хийгээд тэрийг би эсгэхээр явлаа. Та энийг одоо зөвшөөрүүл гэж байгаа шүү дээ. Тэр чинь өөртөө тийм үү. Тэгээд Бурхан халдван уулан дээр бүсээ үзүүгээрээ гэж хаад тэгээ одоо балгаагаа авч байгаа. Балгаагаа тавиад тэгээс өвдөг сөхөр цуугаад хоёр гараа ингээ өргөө тэнгэрт ирсэн байдаг шүү дээ. Энд чинь бол тухайн үед тааны л одоо хийсэн шинэ юу өшил бахал та. Тэр чинь өмнөөсөө нөгөө Хүнүүгийн үеэс л уламжлал ирсэн те. Тэгэхээр ясна одоо тийм л юм байж явсан байна. Төрүүн одоо хөтлөгн тэр Ганбат доктор хэлчихлээ. Тэр Вайнштейн үлээ. Ямар судалж үлээ? Николас Витсон явсан. Николас Витсны газрын зураг дээр та төрөө үзүүлж байсан тийм ээ. Тэр модонд ууланд одоо ингээд хоёр гараа алдлаад ингээд одоо Николас Витсных чинь 17 дугаар зууны 1664-өөс 65 онд явж исэн Голландын худалдаачтай. Тий 17 дугаар зууны үед тэнд одоо өөр шүтлэгт улсууд ингэж гараа алдлан модонд одоо мөргөж байгаа ийм зураг тийм ээ. Гэтэл нуус товчоонд 103 дугаар зүйл шиг санагдж байна.
бурхан халбанд бүсээ илдрээд тэнгэр нарандаа ингэж мөрөглөө гэж. Хүнүүнэр нар сарыг одоо мөргөдөг байлаа гэж. Содрын чуулганд мөн бий. Гэтэл иймэрхүү юмыг манай Монголын юм биш ээ. Одоо тэр би юу гэж хэлэх гээд байна? Монгол улсын ерөнхийлөг шийдэн жилийн өмнө Монгол ёслогоо гэж нэг юм гаргалаа. Тэгээ нөгөө Монгол ёслогоог одоо ингээд гараа үргэж ингэж яаснаар ингэж Монгол ёслогоо хийя гэж. Тэгээ одоо саяхан нөгөө шууган болоод нөгөө мөнгө нөгөө ямар нэгэн урсгалын нэг талаар нэг иргэний шууган болоод өнгөрөөд. Энэ дээр энэ одоо ерөөсөө энэ монголчууд бол тэр мөний юмар ёсолдог юм байна. Энэ төр гэж. Тэгэхээр ингэж хэлбэрх явдал байна. Энэ ёслогоо одоо чинь ийм ёслогоо Монголынх мөн үү биш үү? Энэ бол эртээр үеэс л ерөөсөө монголчуудын ёслого байсан. Монголчууд хятадын түүхэн сурвалжид тэр Сэмацаны түүхэн тэмдэглэлд хүннүү нарын одоо зочилд дайлж байгаа тэр уул усандаа мөргөж шүтэж байгаа тухай өгүүлж исэн тэмдэглэл. За тэгээ сүүлд нь тэр Дженкинсон Английн дипломатчууд тэр уг нь бол санаа нь хятадтай нөгөө торгоны замыг хайж олж холбоо тогтоох гэж исэн хүн. Тэгээд тэр хүн гэж Каспийн тэнгис хардлаан тэнгисийн дагуу явж нэлээд тэнүүчилж бидэрч яваад сүүлдээ оллгүй буцсан. Тэгтээ ганцгоосон буцаад явах үгээд тэнд орсон сууж исэн хүмүүсийн талаар тэмдэглэл хийсэн. Зангуулын тэмдэглэл. Зангуулын тэмдэглэл хийсэн. Энийний дараагаар 1664 оны үед тэр Роберт Николсон гэдэг хэмлэлээ Витсон одоо явж өнгөрч шít. Тэгтээ тэр хүн Христофор Колумб дэлхийг нээлээ гэдэг шинэ ертөнц нээлээ гэдэг шиг том нээлт хийсэн шууган тарьсан Европод их газрын гүн рүү. Их газрын гүн рүү яваад тэр огт мэдээгүй таниагүй юмнуудын бүгдийн зураг тэмдэглээд гаргаад ирсэн. Тэгээд тэр газрын зургийн нэг сони юмны үхтэр тэр чинь нөгөө тайлбартай явж. Тийм тайлбар. Одоо өөрөөр тэр нэг хэдэн хоёр хүн ингээ сууж байгаа нэг нь алгаа хавсраад намжлан сөхөрсөн байгаа нөгөө нь гараа аллаа дээш ингээ харуулсан байдалтай ингээ зурцсан байгаа. Тэгээд тэрийг бичсэн байгаа. Энэ хүмүүс уул усандаа мөргөхдөө тусгайлан овгор шорон дээр юм өндөрлөг газар. Өндөрлөг газар юм уу? Эсвэл одоо нам тэгшгэн газар бол шороо тусгайлан овоолж байгаа. Голд нь шон зоогоод гэж. Мод зоогоо. Тэгээд тэр модныхоо үзүүрт нь улаан давуу өнжүүлнэ. Үгүй бол улаанаар бодсон байна. Энэ юу илэрхийлж гэнэ үү? Нарыг илэрхийлж байна гэж. Энэ хүмүүс нарандаа мөрөхийн тулд тэр тусгайлан энэ овоо газар бэлддэг байсан гэж. Ингээд тодорхой бичээд өгсөн. 17 дугаар зууны энэ хүний одоо тэмдэглэл бол монголчуудын уламжлалт дээр улхан давцаг газруудад саглагар модыг дахиж тэгээд одоо нөгөө тэнгэртэйг хайрцдаг байсан тэр ёслын үйлчлэлийг бол яг л одоо этник дүрслэгээр ингэж хийсэн байж шүү дээ. За тэгээд одоо энэ бол одоо монголчуудын язгуур мэдлэгээ байлбал тэр Монголын ерөнхийлөгч одоо Монгол ёслогоо юмаа гэдээ ингэж байсан юмыг бол ерөнхийлөгч бас юу гэж хэлсэн байна вэ гэхээр хүнүүгийн тухай жүжиг Хүнүүгийн домог гэдэг жүжиг театр тавигдахад тэндээс Монгол ёслогоог их сайн манай уран бүтээлчид судлаад энэ Монгол ёслогоо гэдгийг тэр жүжигэн дээрээс хараад монголчуудаас санд болгосон хэрэгэ гэж ингэж хэлсэн байгаа. Тэгээд судлаа тэр уран бүтээлчид нь ч гэсэн одоо бас төвчдтэй хамтарч ингэж яасан байлгүй. Энэ мэтэр манайхан өөрийнхөө юмыг гадны юм гэх. Ийм юм зөндөө байна. Хуучин монгол хүн ер нь яаж хоорондоо мэндэлж хүндэлдэг байсан юм бэ? Одоо та хоёр бол уулзвал ингээл гар барайл мэндэлдэг. Энд чинь гар барьдаг инээ тэрэ чинь одоо хуучин байсан уу? Бүдүүлэг яс гэдэг байсан биз? Тий. Ерөөсөө л зайнаас бид түрүү нэг монгол хүний гүн ухаан яриад байгаа та. Монгол хүний философи хотцсон хүнийхээс их өөрөө гэдэг. Тий. Одоо хөдөөөр явж байгаа хоёр морьтой хүн бол зөвдлийнхаа хөлийг мортлол үүсэн шүү дээ. Мэдчихлээ. Сайн байна. Таны хүндлэл гэсэн үг тийм биз? Янз бүр шүү дээ. Тэгээд ганцхан одоо бидний нөгөө угтан зологдог ёс чинь нөгөө золох гар зүгээр хоёр гараа одоо жишээ хоёр ингээд яг энэ тохойд төшөө шүү дээ чинь би юунэ би таныг гэдэг үстэй тохойд төш би юунэ төшөж дэмж явна гэсэн мэдчилгээл явж байгаа шүү дээ. Өөр ирчлээс те. Одоо юуны үед ч гэсэн 20 хэдэн оны үед учир нь золгоо гэж зөндөө өг байгаа шүү дээ. Орсууд одоо Монголд орж ирээд тэгээ нөгөө ингээ гар барих гэхлээр лам нар гараа ингэж арталтаа нуугаад ингэ ухраад байдаг. Нөгөөх нь одоо тэр их муу ёрын буруу
ёслогоо хийх гэдэг байгаа учраас зайлж байгаа хэрэг л байна. Алга ташхинд ч бүгд буруу ёс шүү дээ. Алга ташх ч одоо нөгөө энэ Буруу юм байна. Английн харим колонцлох гээд одоо орж ирж байгаа төвдүүд алга ташаад байсан. За англичууд баярлаад байдаг. Биднийг талархан ухтаж авчихсан гэдээсэн. Гэтэл нөгөө муу юмыг зааж чөтгөрийг үргэж ийсэн. Уг нь баах хийгээд байгаа шүү дээ. Тийм монголчууд ч гэсэн намнар одоо ингээд соёлын ялгаа шүү дээ. Одоо ийм соёлын ялгаанууд байна тийм. За тэгвэл чинь бид өөрөмжлөл байгаа. Энэ ягаад би зохисхон ийм юм ярьж байгаа юм бэ гэхээр за одоо Монгол улс ингээд цаашид уламжлаасаа ямар үндсэн зүйлүүд авч яваад бусдын имийг одоо шингээгээд ингээд явхад энэ үнд зүйлсээ тээж явхад одоо ер нь юу анхаарах ёстой вэ? Жишээлбэл одоо сая бэнчилгээ гэлдэгчлээ олон юм дээр ярих юм бол бид олон юм ярина тийм ээ. Одоо бидний хамгийн хэцүү үе ярьж байгаа шиг байна. Монголчуудын юм те үндэсний хувьд. Яг Монгол гэдэг угсаатан оршин тогтнохын хувьд. Сорилтов. Яг бидний үед. Бидний үед. Яг бидний үед. Одоо бид нар болон бидний дараагийн үе их хүнд сорилтын үе ярьж байгаа болов гэж бодож байгаа. Яг би бол муу амал талдаас ярьж байгаа юм биш. Яг тэгэхээр би саяны бидний яриад байгаа тэр иргэншлийн хоорондын зөрчил байна шүү дээ. Нэгэ оршихуу эсвэл үгүй хийх үү? Хамт оршихуу эсвэл одоо уусгаж үгүй болох уу гэсэн юм дээр яваад шүү дээ бид нар. Тэгээд бидэрт бол би боддгийн зүгээр төвчүүний хувьд жишээ бол байж байна. Өмнө зүгт оршиж байгаа суурин иргэн шилтэй бид нар ингээд ижилсэд явбал ямар байх вэ гэдгийг манай одоо өвөрлөгч нар сайхан харуулж байгаа. Бэлчээр мал аж ахуйд энд байхгүй болж байгаа. Тэ? Хашаалсан. Одоо бид нар чинь нэг фермер гэж яриад байна шүү дээ, тэ? Жишээлбэл энэ ахуйгаа дагаад Монгол хүний Монголын нүүдлийн аж ахуй бэлчээр тохирсон энэ хөдөө аж ахуйг одоо монголчууд фермер шилжүүлвэл Монгол байхгүй бол фермер чинь бизнес шүү дээ. Монголын мал аж ахуй бол бизнес биш. Иргэн шил байхгүй. Өөр шал ондоо. За хойд зүгт байгаа одоо манай Монголын ард түмэн хойд зүгийн одоо иргэн шилтэй зохицуул ямар байх вэ гэдгийг манай Бориодын ард түмэн харуулж байгаа. Жишээнүүд байна. Тийм жишээ нь. За ер нь бол бидний яриа бол заавал тэр Монголын нүүдэлчин хэвээр байх ёстой гэдэг яриа биш гэдгийг одоо үзэгчид бол ойлгож байгаа байна. Ер нь ямар үнэтэй зүйлүүдээ авч үлдвэл нэг удаан хугацаанд тисэх юм уу эсвэл зэрэгцүүлээд ингээ аваад явах боломж байна гэж харж ийнэ судлаачаа. Юуны өмнө хэлийг би дурдлаа хоёр дахь нь соёл юм аа. Соёл. Энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг юм бол бидний ахуй амьдралтай холбоотой байх хэрэгтэй. Ер нь бол түүхийг хянаж байгаа юм бол бас ирээдүйг хяндаг гэж нүг байгаа. Түүхээ зөв хянах асуудал байна. Тийм учраас түүх маань өөрөө их чухал юм аа. Түүхээ заавал судлах хэрэгтэй юм аа гэж ийм л гурван зүйлийг би хэлэх гээд байгаа. Хэл, соёл, түүх гурав. За тэн дээр нэмээд хөтлөгч миний нэг санал хэлмээр байгаа. Өнгөрсныг сайн мэддэг хүн хамгийн сайн ирээдүйч үзэлтэн буюу тийм зүтгэлтэн байдаг гэсэн үг юм. Түүх осрогдсон зүйл биш. Түүх бол өөрөө илүү боловсралтан буюу илүү одоо үндэсний эсвэл нийгмийн зүтгэлтэн хүний одоо боловсролын үндсэн шинж байдаг юм шүү гэж хэлмээр санагдаж байгаа. Энэ бол миний үг биш. Мэргэдийн гэсэн үг юм. Бидний ихээс илүүтэй одоо бид нар чинь тэр барууны гэж их хараад байгаа шүү дээ. Тэгээ барууны судлаач шүтэн бишрээл тийм ээ. Шүтэн биширж байна. Тэгсэн Carolyn Hemphrey, David Snyder 2012 оны үеэр нүүдэлх ёсон эцэслэхүү гэдэг том судалгаа хийсэн. Энэ хүмүүс халимгаар ороод судалгаа хийгээд Казахстан руу ороод, Бурят руу ороод, Монгол улсаар ороод, өвөр Монгол руу ороод, Шинжаан руу явсан. Өөрөөр хэлбэл нүүдлийн мал аж ахуй байсан үгүй байгаа энэ газруудаар л явсан судалгаа хийсэн. Тэгээд энэ хүн бол хэлэхдээ яг төгс нүүдлийн мал аж ахуй гэдэг юмыг Монгол улс өнөөдөр аваад үлдчихэж байна. Энэ Монгол улсад ганцаараа одоо энэ ганцхан энэ улсад нүүдлийн мал аж ахуй гэдэг юм оршин тогтнож байна. Тэгэхдээ цаашдаа энэ улс хэрэгжээ энэ нүүдлийн мал аж ахуйгаа орхиод фермержсэн аж ахуй руу ороод фермержээ. Тэгээд тэр уул уурхай бэлчээрийг аваад юм уу үйлдвэржүүлээд ингээд аялах юм бол үндсэндээ тэр хүн хэлж штэ. Энэ улс нөгөө нүүдлийн голомтод биш болно юу ч байхгүй. Бэлчээрийн нүүдэлчдийн соёлын арал өөрөөр хэлбэл дэлхий дээр сүүлчийн сонгодог нүүдэлчдийн одоо арал бол Монгол юм аа гэсэн санаагаар тэр санааг хэлсэн. Хэрэгжээ одоо орчин үеийн шинжлэх ухааны техник, технологийн ололтыг ашиглаад ингээд цааш нь авчвал энэ нүүдлийн мал аж ахуйд ирээдүй байна. Энэ бол цаашаа ч хөгжөө явах боломжтой юм байна гэж.
боломжтой дэвшилт дарга байна. Энэ бол байгальтайгаа хамгийн сайн дасан зохицсон, байгальтай хор нөлөөгүй ийм экологийн цэвэр аж ахуй байна гэдэг. Хүн төрдөгтэй яг одоо Гамбагийн хэлж байгаагаар Монгол руу анхаарах хамгийн анх том юм чи энэ л байгаа. Энэ л байна шүү. Цэвэр хүнс. Одоо миний хувьд зүгээр бодоход бол бид яг энэ нүүдлийн иргэншлэл их дээд түвшинд үнэлэх. Яг иргэншлийн үндэс гэдгээрээ тэр Монголын нүүдлээ авч байгаа үлдэх. Тэнд Монголын амин сүнс байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй болж байгаа. Манай соёл иргэншлийн Монгол үндэсний одоо ирээдүй бол энэ малчид энэ соёл иргэншилтэй холбоотой. Тэдний хувь заяатай шууд холбоотой юм байна. Бид нарыг энэ одоо зүйлээс нь таслаад хайчих юм бол үндэс язгуураас нь таслаад хайчвал бид нар Бээжингийн юм уу Сөүлийн годомжинд явж байгаа залуучуудтай ялгаагүй бол ямар ч ялгаагүй бол ялгаагүй болж өөр юм шиг Азийн л нэг одоо байдаг л нэг хот болж хувирна Улаанбаатар бол тий. Тэгэхээр энэ бол их ариун нандин юм байна. Энд одоо бас төрийн бодлого манай ард түмний ерөөсөө бодол санаа бол бас энд төвлөрж явах хэрэгтэй байна л гэж би ойлгодог. Бид нар энэ нүүдлийн соёл иргэншил гэдгийг энэ ярьсаар өнөөдрийг болтол манай Ахмад Эрдэмтний судлаачдаас ихсүүлээд ярьсаар байгаа. Энэ бол дэлхийд ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж байна. Өнөөдөр бол хүлээн зөвшөөрөгдөж байна. Энэ бол нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуй гэдэг юм оршин тогтнож ирсэн өөрийн өвөрмөц хөгжлийн үе шатыг давсан гэдэг. Гэхдээ энэ дээр бид залуу үед одоо өнөөдрийн өсч үндэж байгаа энэ 10 дугаар дунд сургуулиа төгсөж байгаа их сургууль төгсөж байгаа энэ хүмүүст монголчуудын дэлхийн соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр гэдэг талаас нь үн цэнийг ойлгох хэрэгтэй. Европоос өнөөдөр бид нар йогурт гэдэг зүйлийг шүтэж авчирж байна тийм үү? Худалдаж авчирж. Хуураас явж байна. Тийм. Хуураас юу явж байна? Шүдний соёжийг наадчих нь авч байгаа үстэй. Гэтэл тэр шүдний соёж гэдэг юм чинь одоо манай Төрөвт гэдэг энэ археологчид гаргаад ирсэн 3-4 явж штэ шүдний соёж тийм үү? Хүн нэг үе юм. Бог малын хавиргыг тийм ээ? шүдний соёж Монголчууд хэрглэж байсан. Бог малын хавиргыг ойрхон цолж байгаа гадууны халгас хийгээд тэгээд нөгөөх нь нааж байгаа ингээд гайхалтай сайхан шүдний соёж хийсэн байсан. Бид 2000 жил гэж ярив. Өмнөөс шүдний соёжтой байсан хүмүүс шүү. Савхтай байсан. Халбах савхтайгаа явж ирсэн хүмүүс шүү. Бид Дэлхий, Европ, Парис тийм ээ 19-р зуунд Парисын хувцас загвар зохион бүтээгч эмэгтэй хувьсгал хийсэн шүү дээ. Годомжинд өмдөлтөй гарч ирсэн. FIFA болж ирсэн. Одоо янзлсан мөндгөөр шидүүлээд дуусч ирсэн. Тэр хүн тэгтээ маш том хувьсгал хийсэн. Нэг том алхам хийсэн. Өмдөлтөй болсон. Эмэгтэй хүн өмд өмсөд гараад. Гэтэл хөөрхий тэр бүдүүлэг гэж ирсэн нүүдэлчид аль тэр хүннүүгээс өмд өмсөө явж шалбуур өмд. Магадгүй гаргаж ирсэн байж байна. Өнөөдрийн дүүжин гэж яриад байгаа залуучуудын солонгосоо савж ирсэн юм уу хаанаас юм годомжаар өмсөд гүгэд байгаа. За тэгээ хуураас уу йогурт хоёр гээл ингээл тийм ээ. Нүүдэлчд бол зөвхөн бас нурааж яваагүй шүү дээ. Дандаа босгож байсан. Босгож исэн хүмүүс. Одоо бий болгож исэн. Нүүдэлчин монголчууд чинь хойд энэ Орос гэдэг улсыг бий болгоцсон. Үндэснийг нэгтгэх юм. Том одоогийн импери бий болгоход тусалсан. Өнөөгийн бүгд найрамдах Хятад ард улс гэдэг үндсийг тавьж өгсөн. Бүгдийг нэгтгээд. Хятад чинь үндсэндээ одоогийн газар нутгийнхаа бараг 4/1 дээр л амьдардаг байсан үндэс нутагтай улс шүү дээ. Гэтэл өнөөдрийн их том Хятадыг Монгол гэдэг үндэстэн бид бий болгож өгсөн. Дээр нь энэ өмнөд хөршөдөө тэр Бээжин гэдэг асар том хотыг өнөөгийнх нь нийслэлийг байгуулад өгсөн. Барьж байгуулад өгсөн. Багш асуулаа. За энэ соёлын хөв бол асар их ярина. Энэ мэд ингээ яриад байх юм бол монголчууд одоогийн төвчнөөс итгэх аргагүй ийм их одоо гайхалтай олон зүйлсийг одоо түгээсэн хэрнээ тийм онцгой давтагдчихгүй зүйлийн эзэн юм аа гэдэг ийм юм гарч байна. Тэгвэл зэрэг үзэгчид та бүхэнд одоо ингээ нэвтрүүлэг маань өндөрлөж байгаа. Дэлхийн бэлчээрийн нүүдэлчдийн сүүлчийн сонгодог орон зай арал болсон энэ нутаг дээр сүүлчийн эзэн болж өвлөгч нь болж одоо сууж байгаа. Энэ цөөхөн монголчууд бол хүндрэлтний түүхийн нүүдэлч иргэншлийн сүүлчийн одоо ганц одоо илэрхийлэл болж байгаа. Энэгээр одоо их гайхалтай юм. Тийм учраас үзэгчид та бүхнийг ихэвчлэн одоо Монгол угсаа гарвалтай Монголоо дээдэлдэг ийм үзэлтэй бол нүүдэлчдийн үнд зүйлсийг, түүхийг, чухал зүйлсийг ойлгох хэмжээнд одоо боловсроосоо тэрэнд зэрэг сэтгэлтэй байж өв дээцээ дээдэлж ингэж байгаасаа гэж ингэж бодож байна. Ингэхийн тулд бид нэр одоо малчиттай мөчөөрхөх биш.
малчдыг одоо татвараар гэдэг юм уу элдв зуднаас болоод биднээс хөнгөлж जैन тэднээс татвар авч जैन гэж бодох биш. Мянган жилийн турш энэ үндэстний хүнсний аюулгүй байдлаар оршин тогтнохын үн цэнийг хадгалж ирсэн хүмүүс гэж ойлгоосай гэж хүсэж байна. Монголынхон үн цэнийг мэдрэх төвшөнд өөрсдөө боловсроод дэлхийн ертөнцийг бас адилхан хамтдаа тээж явах хэрэгтэй гэж ингэж одоо бид нар бодож байна. Энэ мэрэгдийн үгнээс одоо будаа идэж хэлж байгаа маань энэ та бүхэнд баярлалаа.